хамтарсан засаг байгуулах ажлыг намын шийдвэр гаргах ёстой. Намын шийдвэр гарч иж, намын шийдвэрээс одоо ажлын алба гарч иж, тэгээд тэр ажлын албад ингээд хоорондоо ярилцлаа нэлээд удаан процесс хэрэгдэнэ. Та хөгжиний хувьд ямар байсан шүү дээ? Одоо ерөнхийдөө ингээд хэрвээ нэг улс орноо одоо ингээд хөгжүүлээд яг бол 126 болно гэдэг гишүүн одоо 76 126 гишүүнтэй болно шүү дээ. Энийг бид нар дэвшил гэж харж хэрвээ хөдлөх юм бол цаашдаа ч гэсэн хамтарсан засаг явагдах байх. Ер нь дараагийн сонгуулиуд ч гэсэн хамтарсан засгаар дандаа байнга улс орноо хөгжүүлдэг зөндөө орнууд л дээ эцэр Шинэ Зеланд гэдэг юм. Тэгэхээр бид нар тэр жишрүүл ойртож байгаа болов уу гэж бодож байна. Ерөнхий газар нутгийн нэг геополитик юм уу одоо хоёр хөршийн байдлыг харахад бол бид нар аль болох ив сахих талдаа бол гадаад бодлого талдаа бол гэдэг ч юм уу тийм ээ. Том сосон тойрог бүсчилсэн ч гэдэг юм уу талын юмнууд байгаа. Тэрийг бол та нар өөрсдөө дүгнэх. Ажилтны намын сөрөг хүчний хийгээсэ гэдгийг бол хүсэж байна. Гэтэл та бүхэн хэрэг үзэсгэлэн газарт ороод нэг хүнжил орчих юм бол сөрөг хүчний ажлыг хийх юм бэ? За яг энэ дээр нэг юм дүгнэлт байгаа. Хэрвээ зүгээр яг хамтарсан засагт ороод нөгөө л мананг үргэлжлүүлэх юм бол засагласан ямар ч хэрэг байхгүй. За яг үнэхээр нийлээд бүтээн байгуулаад сая миний яриад байгаа аж үйлдвэрчсэн орн болоод ядчил нэг юм зам дэд бүтцийн нэг яриад байгаа аялал жуулч сая би хөвсгөлөөр тойрол явлаа л да тэр аялал жуулчлалын бүс нутаг болно гэдэг бол заавал их хол юм байна шүү. Ер нь бол тэр гişүүд нь олон удаа сонгогдсон юу хийсэн 100 гаруй модон гүүртэй байна. Зам харгуу алга, чочод буудал алга. Эсвэл би тийм газараар нь яваад ирсэн юм бол. Хийх ажлууд бол зөндөө. Энийг хийхгүйгээр дахиад нөгөө манан болоод албан тушаалаар ингээд явах юм бол иргэд маань жинхэнэ сөрөг хүчин болох уу гэж